Хай бүгдний өнөөдрийн минь. За би өнөөдөр та эдтэй шинэ мэдээтэй 2 жилийн дараа яг бичлэг хийж явах шиг байна. Тэгээд та эд гарчгаас харсанчлан би өөрийнхөө мөмтө олсон түүхээсээ хуваалцах гад өнөөдрийнхөө бичлэгийг хийж байна. Одоо би яг хагалгаандаа ороод 2 сар гарсан болж байна. Өнөөдөр 6 сарын 22-н тэгээд би 3 сарын 31-нд хагалгаанд орсон баггүй. Тэгэхээр 2 сар гарсан болж байна. Одоо ерөн хөхнийхөө сайхан муухай, эсвэл сайн давуу тал, муу тал юун дээр анхаарах ёстой, тэднэрийгээ жоохон мэдснийхаа дараагаар бичлэгээ хийе гэж бодоод бичлэгээгээ сууж байна. Одоо би чинь бичлэг хийгээгүй бараг 2 жил болсон. Тэгээ 2 жилийн дараа ийм шинэ мэдээтэй ирж байна. Тэгээ би влогоо хийхдээ өөрийнхөө одоо амьдралдаа гарч байгаа одоо том үйл явдлууд ч юм уу тэднэрийгээ бүгднийг дурсгал олгоод үлдээ гэж боддог. Тэгээ тийм болохоор энэ тухайгаа бас хуваалцвал зүгээр юм болов уу гэж бодоод. Тэгээд энэ явдал ингэж эхэлсэн байгаа. Би одоо имлэг дээр ороод ирсэн байна. Би нэг имлэг дээр орж ирээ хаалханы өмнө дараах зураг болдог. Тэрийг авах гад билегээ байж байна. Одоо тэгээ сая нүрэ аваач гараад ирсэн. Одоо эм газ авна. Тэгээд хаалханд орчих гараад ирээ. жоохон айгаад байна би. 저기 라커에다 같이 보관해 주시면 되시고요. Би хүүхэд 2 хүүхэд хоёулын энэ хөхөөрөө олсон. Яг 4 жил бол тасралтгүй хөхөлсөн. Тэгээ би ментор экстра гээд имплант хэлэх гэж байгаа. Тэгээ одоо эмчтэйгээ уулзахаар боллоо. Бай. 그러면 여기 자리 이거는 또 입에 들어가는 거예요? 거기다 다 흡입하고 여기는 쫙 하고. 사람이 없거든요. 이게 지금 많이 부어있는 이렇게 눌러줘야 되는 거거든요. 얘가 이렇게. 가염도 잘 됐어요. 이거 항상 요거 맞춰서 입어야 돼요, 여기 아래. За тэгээд би чинь ерөн бол нөгөө нэг 4 жил 2 охиноо 2 жил ерөн тасралтгүй хөхүүлсэн хөхөөрөө дээрэс нь би бас нөгөө нэг амир левчиг энэ төр амир зүүдгүй байсан байхгүй юу. Тэгээд тэрнээс болоод хөх маань нэрэн унжцсан. Анханасаа бас бүр амир тийм том хөхтэй бол байгаагүй. Гэхдээ яг өөртөө таарсан жижигхэн хөрхэн тийм хөхтэй байсан. Тэгээд айгүй удаан хөхүүлээд ирэнгууд хөх маань яалтчгүй унжаад тэг яг нэг юм хийн гарцсан шаар байдаг шүү дээ юм үрчигээд яг тийм болцсон. Тэгээд би ерөн сондрыг төрүүлчээд хөхийлгэнгээ ярьжсэн байхгүй юу. Тэгээд тухайн үедээ боломж олцсон болохгүй. Тэгээд бас цаг зав нь болохгүй. Хөхийлгэн гэж явж агаад даримаа маань төрөөд тэгээд даримаагаа төрүүлчээд бас хөхийлгэнгээ яваа. Тэгээд би Америк явж хийлгэн гэж боддог гэсэн. Манай нөгөө нэг ихч тэнд хийлгцэн. Тэгээд Америк явж хийлгэнгээ газар үзэн энэ гэж бодож агаад тэгээд бодож явж байжгаад яг сая энэ 3 сард бүх юмных нь боломж бололцоонд болоод манай нөхөр яг 1 сар амрах болоод тэгээ яг тэр хугацаанд нь бас хөхний хагалгаанд орчхоор нөгөө нэг 2 хүүхдээ харахад ч юм уу асуудал гарч магадгүйгээд тэгээ яг нөхөр маань амарч таарад за яг одоо хийлгээгээд тэгээд хөхний хагалгаанд орохоор болсон. Анханасаа нөгөө нэг хийлгэнгээд бараг 7-8 жил бодоо явцсан байсан болохоор шийдвэр гаргахад нэг тийм хэцүү байгаагүй. Нөгөө нэг яг за одоо ерөн хаалгаанд орох юм байна гэж шийдчихэд тэгээ 3 сард ерөн 3 4 имлэгээр явж үзсэн. Зарим нь монгол орчуулагчтай, зарим нь монгол орчуулагчгүй. Тэгээ би нөгөө нэг Gangnam One-ыг аппликейшн байдаг шүү дээ. Тэр аппликейшнаас нөгөө нэг хаалгааны өмнө дараа before after зургуудыг хараад тэгээд уулзаж явж агаад имлгүүдээр ингээ уулзаа явж хахад ерөн бол эмч алгаа ондоо хэлдэм билээ одоо хэмжээгийн ч юм уу те. Тэгээ эмчтэйгээ уулзж агаад энэ Navi гээд гоо сайхны имлэг тагалгаанд орсон. Нөгөө эмчин нөгөө нэг Singles Inferno-доор ордог залуу. Ерөн эхлээд болохоор би ментор гэдэг юуг нь хийлэг хэмнэ гэж шийдсэн байхгүй юу. Нөгөө нэг арай барихад амир зөөлхөн гадаргуу нимкэн гэх юм уу мотив агаасаа. Тэгээд эмч маань уулзж агаад миний хөх нөгөө нэг доороо байгаа юм бэжэж одоо
доороо хөхтөө ингээд тийм байж дээдл нь ингээ байхгүй дээдлээ ид муутай мэн гээд би ментер смутиг хийлэгдэм үгэ бодож агаад ментер смут нь гэхдээ бас үнэн нь арай бага байсан байхгүй юу арай хямдхан тэгээд имплантаа ингээ барихаар ментер смут нь ийм айгу зөөлхөн ийм болохоор доошоо ийм унччин тэгэхээр чи би чи нөгөө нэг дээд энийга битүүлэх гээд байгаа шүү дээ тэгээд ментер экстраг нь хийлгэхээр болоод тэгээ ментер экстра хийлгсэн надаа эмчнэр ерөн 370 400 өнтергээ тэгжээс аахгүй юу. За нэг мөсөн хийлгэж байгаа их томыг хийлгэдэм билүүгээд тэгээ баахан бичлэгүүд үтсэн чи бас нөгөө нэг хитрхи том хийлгчгээр цээж дүүрэн мөн болчдөг гээд тэгээ цээж дүүрэн мөн болоод хүмүүсийн анхаарал яг ингээд хөх рүү яваад байдаг энтергээ тиймэрхүү юмнууд айгүй уншаад тэгээ за 350-аас 400 за 350-ыг хийлгэе гэж бодоод 350-ыг хийлгсэн. Тэгээд тэр хэмжээгийн ч гэсэн гаргахтаа өндөр цээжний тойргийн хэмжээ тэгээл ингээл эндээс энэ хүртэл бүгдийг ингэж хэмжиж зурж агаад тэгээ гаргад юм байлээ. Тэгээд яг ийм натурал өөрийн юм шиг би хүсэжсэн байхгүй юу. Тэгээд эмчтэй бас нөгөө нэг ямархуу харагдах тэрийг бас зургуудыг үзүүлээд тэр ментер экстра 350-ыг хийлгсэн. Тэгээ би болохоор хөхнийхээ доогуур зүсэлттэй булчингийн наан хэлгсэн. Яагаад гэх юм бол сугандаа хэлэхээр ерөн эдгэрэх явц удаан байдаг гэсэн. Тэгээд 2 хүүхэдтэй тэгээ бас ингээ удаан асаргаанд ингээ байж чадахгүй байсан болохоор сугандаа биш энэ доогуур зүсэлттэй хэлгсэн. Тэгээд хөхний хагалгаанда би бас хэлэхэд одоо нөгөө партер ч юм уу тим юмар ороогүй. Би яг өөрийнхөө мөнгөөрөө өгч ороод тэгээд сэтгэл хангалуун байгаа болохоор би бас энэ талаараа ингээд санаа зовхгүй нуухгүй шууд ярьж байгаа. Хөхний хаалгаанд ороод яг гарч ирсний дараа нэг тийм чулуу хүнд юм тавьсан юм шиг тийм мэдрэмж байд юм билэ. Яг хөвтөж байхад бол мэддэхгүй. Яг ингээ босонгууд яг ингээ хүнд чулуу ингээ тавьсан юм шиг. Хаалгаанд орсны дараа бол гид айгу хавганд юм билэ. Гид хавгнаад нэг юм жирэмсэн хүн шиг болчт юм билэ. Би одоо таад зураг үзүүлвэл. Тэгээд эхний 7 хоног бол ерөн ийм аажмаар хөдлөө зөөлхөн ингээ байж байгаа. 7 хоногийн дараанаас бол хангалттай хэвийн амьдралдаа ороод ажил төрлөө хийгээ явхад бол асуудалгүй санагцсан. Ерөнхийдөө өвдөлт нь бол эхний 3 хоног үргэлжлээд тэгээ тэрнээс цаашаа бол өвдөлтгүй байд юм билэ. Хаяа би ингээ мартаад гараа амар өргөж мөргөөд хувц өмсгтэй амар хөдөлгөөд тэгэл яна хөхөө хэлгэсэн штэ гэл тэрийг санаал. Тэгээд сорвны хувьд гэх юм бол одоо яг ийм тос түрхээд тэгээ бас ийм наалт нааж байгаа. Тэгээ нөгөө хөгчин ингээд гараад ирчихэж байгаа болохоор сорив нэг харагдахгүй болохоор би тэрэн дээр нэг санаа зовхгүй байгаа. Тэгээ тос юмнуудаа бол одоо түрхээд байж байгаа. Эхний ерөн бол 7 хоног ийм босоогоороо унтдаг. Тэгээ тийм болохоор би дандаа буудан дээрээ унтаад тэгээ нэг талаараа унтаад дандаа нэг талаараа ингээд нөгөө түшиж босоодсэн чинь ингээд сууг цочирчдсан билээ. Тийм болохоор эхний 7 хоног бас ингээд гартаа хүч өгөөж яахтаа бас анхааруул зүгээр санагцсан. Хөх ингээ хийлгэсний дараа энэ дээр нь сайн ингээд дарж хэвийг барихгүй болвол амар дээшгээ гараад ирсэн байдаг штэ зарим хүмүүс их бүр яг эндээсээ илт. Тэгээд тэгчдэг болохоор энэ дээдлийн бэнд гээд юм наалттай наалтыг бол маш сайн зүүсэн. Эхний сараас цаашаа болохоор спорт левчиг зүүд юм элэ. Тэгээд одоо яг тийм спорт брага зүүж байгаа. Тэгээд сая 2 дахь сарынхаа үзлэг дээрээ үзүүлсэн чинь юмч маань гоё яана. Тэгээд одоо бол ийм энгийн левчиг зүүж болно. Гэхдээ нөгөө төмөргөө. Тэгээд энгийн левчиг гэдэг нь болохоор яг бүр ийм битүү спорт бра биш. Арай ондоо левчигнүүд санал болгосон. Би бас одоо ингээд хэдэн сар дээр ямар левчиг зүүж болох талаар доороо description дээр оруулаад тэгээд бас зургийн энд оруулчих. Тэгээ миний хувьд бол айгүй сэтгэл хангалуун, сэтгэл ханамж маш өндөр байгаа. Тэгээд доош харж хөвтөж чадахгүй байгаа маань л жоохон тиймхэн байгаа. Үнийн мэдээллийг энэ дээр шууд хэлвэл болдсон болоо болдгүй болоо. Та хэд маань над руу хэрвээ мэдхийг хүсэх юм бол над руу чат чирээ гэх юм бол би хагалгаа маань ийм болсон левчиг нэтэрэ бүх юмных нь үнийн мэдээллийг явуулъя. Тэгээд тийм байна. Тэгээ одоо бөөнөрөө гарч левчиг авахаар явцгаая. Тэгэхгүй бол одоо нөгөө левчиг маань эхэндээ нөгөө хавантай байсан болохоор левчиг маань яг ингээ бариадсан чинь одоо ингээ хаван энтер буугаад ирсэн чинь ингээ левчиг маань ингээ сул агаад байгаа байхгүй юу. Тэгээ нөгөө нэг сул ахаар гол нь энэ левчиг маань доотлын ингэж бариад имплантын маань ингэж гоё барьж тогтоож өгөх ёстой учраас одоо би гарч левчиг авъя гэж бодоод тэгээ байж байна. Одоо бөөнөрөө гарцгаая.